Зүүн музейн одоо орж ирчээд 3 давхар Усаатны танхимд орж ирчээд одоо манай тайлбарлагч Ашиггүй л одоо энэ талаар одоо биднээс тайлбар хийж өгнө. За манай Усаатны зүүн танхимд одоо манай музейн одоо дэлгэрэн тавигдсан нийслэл 30-аад Усаатны тавигдсан байгаа. За манай энэ танхимд бол одоо шармал юм казак үндэсний эсэгээр шүүмжлэн одоо казак урайхаа дөрвөд туваа үндэснүүдийн одоо эрэгтэй эмэгтэй үндэсний хувцсан мөнгөн нийтлүү гэрахын одоо ич бүрэн танихууд зэрэг үнэт маш уран одоо гар хязгаар хийгдсэн дахин давтах шүү ховор өнөдөр зүйл байдаг. Манай музейн одоо Усаатны Олддог газар нь шүү. За музейн нөгөө нярган байхгүй болохоор ингээд лацтаа явчих гэрлөө орж чадсангүй. За яа. За энэ музейн бас нэг гол үзмэрийн нэг хэсэг болох энэ казак хэлний гэр байна. Сая давхарч хадлаг болон гар урлын казак хэлний гар урлын бүтээгдэхүүн гэж одоо нэрлэхэд ажилладаг байна. Энэ урлан гэр яг яаж юугаар хийгдсэн гэрийн онцлогийг хадгалж байгаа юм. За энэ бол манай казак үндэсний гэр дундаж хэмжээний гэр байгаа. Энэ манай энэ гэр болохоор 6 хантай 80 мунтай хэмжээтэй гэр байгаа. Эсийн хаалтай одоо олон манай казак эсийн гэр бол өндөр саруус тийм өндөр байдаг. Ягаад гэвэл эсийн гэрийн одоо хийцэн өндөр тийм хийцэн хийцдэг. Жишээ нь эсийн гэрийн одоо өнийн матч хийдэг. Тийм одоо өрөвдөлтөнд багжаар матч хийдэг. Учраас одоо эсийн гэрийн өндөр одоо ханддаг. Энэ одоо энэ доторт нь айгүй сонирхолтой энэ бүх хатгамлыг одоо энэ казак одоо эхнэр гэх үү те эмэгтэй хүмүүс бүгд нэгж чадах уу? Тэгин энэ казак эсийн гэрийг бол эсийн гэрийн гадна дотор талыг бол манай казак эмэгтэйчүүд их гойдог. Энэ дэр бол одоо тэрмэ гэж нэрлэгддэг одоо нэхмлийн нэг төрөл казак үндэсний. Энэ тэрмэгээр бол одоо нэхмлэр одоо энэ эсийн гэрийн дотор талын энэ бүх одоо бүслүүрүүдийг тэрмэгээр нэхэж мөн одоо гараар ингэж хатгаж ингэж гойдог эсийн гэрийн дотор талыг. Гаднах одоо энэ оосоор энэ бүслүүрнүүдийг мөн дүнжлэн одоо тэрмэгээр нэхэж ингэж гойж хэрэглэдэг. Одоо ч гэсэн манай казак эмэгтэйчүүд тэрмэ гэдэг нь юу лээ? Тэрмэ гэдэг нь болохоор одоо энэ нэхмлийн нэг төрөл байдаг. Манай казагаар тэрмэ гэж нэрлэгддэг. Нэхмлийн нэг төрөл гараар нэхдэг. Энэ эсийн гэрийн дотор талд нь бол одоо ингээд хатгамлаар ойсон тэр орны аравч хатгам тэр одоо эсийгээр хийгдсэн ингээд тэр эсгийн ширдэгнүүд мөн түнчлэн одоо модоор маш уран хийцтэй хийгдсэн модон одоо тавилгууд мөн түнчлэн модон ор гэх зэрэг одоо ийм өнөт одоо
үзмрүүд одоо энэ манай музейн эсгээрийн дотор тавигдсан байгаа. Одоо үед ч гэсэн манай казак эмэгтэйчүүд, эрэгтэйчүүд одоо ингээд эсгээрээ гараар одоо ингэж гойж хийж энэ хээний онцлог гэж байна уу? Одоо казак үндэсний хээний онцлог гэж одоо халах гэхээр чи одоо ингээд алхан хээ голддог бол казак үндэсний гэрт одоо яг ямар хээ голчилж байна? Энэ хээний нэр гэж байна уу? Манай казак гар урлалт бол энэ хээ гэвэл одоо олон янзын хээ байдаг. Хамгийн одоо хэрэглэдэг хээ нь тушгаар мүйс хийж нэрлэгддэг. Энэ хээ тушгаар мүйс гэж нэрлэгддэг. Энэ бол дээр үед бол 5 сүрэг малыг их дээдэлдэг учраас энэ малын одоо эврийг дүрсэлсэн хошгаар мүйс гэдэг нь бол эвэр гэсэн үг л дээ. Хошгаар гэдэг нь болохоор одоо хуц те. Хуц 5 сүрэг малын одоо энэ эврийг дүрсэлсэн юм онцлогтой хошгаар мүйс хийж одоо манай хатгамлаар ойсон одоо үндэсний хувцас, аравч, эсгээрийн гадна доторх бүх гоёлын юмнууд бол энэ хошгаар мүйс хийх. Одоо мөн бас энэ казак үндэсний хөгжмийн зэмсэг энд тасагт нөгөө хэсэгт нь орж ирж байна. Миний зүгээр сонссноор бол энэ казак үндэстэн буюу баруун үндэстэн аймаг маань яг одоо энэ нөгөө хөгжим болон дуу урлагийнхаа яг соёлыг үеийг хадгалж авч үлдэж байгаа. Бас яг энүүгээр бас тоглодог, хуурддаг, нааддаг хүмүүс их сонсч байсан. Одоо тэгээ эндээс би юу асуух гэж байгаа гэхээр энэ хөгжмийн зэмсгүүд маань бас казак үндэстний нэр нь юу юм? Одоо энэ хэрэгжиж гин үү хүмүүс болон залуучууд энийг одоо хэрэглэдэг энэ талаар сонирхож байна. За манай казак үндэстнүүд бол одоо 20 төрлийн үндэсний хөгжмийн зэмсгүүдийг хэрэгжиж байгаа. Энэ манай музейн одоо энэ үзмөрт тавигдсан байгаа энэ хөгжмийн зэмсгүүд бол одоо житгэн, сахван гэж нэрлэгддэг сасарнай, морины туурайгаар хийцэн одоо чахтаас тэгээд тоголда, ширтээр их зэрэг нэртэй одоо үндэсний хөгжмийн зэмсгүүдийг одоо хүртэл одоо манай арт түмэн одоо хэрэгжилж байгаа. Өнөөдөр одоо манай казак айлбарт бол домбргүй айл байхгүй гэж хэлж болно. Домбр бол манай казак үндэсний хөгжмийн зэмсгүүдийн дотор хамгийн гол одоо хөгжмийн зэмсэг болдог. Домбрыг томгож чаддгүй байхгүй гэж хэлж байна. За. Мөн энд домбр байна. Одоо ховс хөгжмийн төрлүүд байна. Шанхайгаас савасгаа гэх зэрэг одоо хөгжмүүдийн төрлүүд байна. Энэ ховс хөгжим бол одоо энэ дээр хоёр төрлөнд одоо тавигдсан байгаа. Одоо наадлын одоо энэ ховсыг авч үзэх юм бол одоо ногоон арьсаар бүрж хийсэн ногоон арьсаар хийгдсэн ховс байгаа. Энэ ховс хөгжмийг тоглоход бол одоо хийл хөгжим тоглоход төстэй тоглолдог. Одоо бол энэ ховс хөгжим тоглох тоглолдог ховсч бол ховор болж байгаа. Учраас ховс хөгжим бол казак хөгжмүүдийн дотор ховордож байгаа. Үнэт одоо хөгжмийн зэмсгүүдийн төрөл болж байна. Энэ ховсноос нөгөө юм шүү дээ. Энэ бол дөрөв одоо уцтай энэ болохоор нөгөө адууны хязгаар хийсэн хоёр хязгаар. Тоолоход ямар мэдгүй. За энэ дөрөнхөө үндэсний Ранха туа дөрөв үндэстэй ясны мөрмхөө хавс уушуур тогломын мотор ширээр хийгдсэн савсгууд. Дээр үед бол манай казак арт одоо савсгуудаа мотор, гоцсон мотор хийж хэрэгж байсан. Одоо усны хотсоор одоо савсгуудаа хийж хэрэгж байсан. Жишээ нь одоо аягны гэрийг бол одоо усны хотсоор хийж хэрэгж байсан. Одоо ширмэн бүрдсэн. Энэ одоо мөнгөн тоногтой том одоо халбаг байна. Бүлүүр байна. Мөнгөн тоногтой одоо бүлүүр твш байна модоор хийгдсэн. Модон модоо халбар нүдүүр
ширээр хийгдсэн одоо муус аадаг зорилготой хөнөг байна ширээ. Одоо модоо хувийн зэрэг одоо ийм одоо савсуудыг модоор хийж хэрэгж байсан. За Ашрамаа нэртэй хүүхдийн эмээлтэй байна. За ерөнхийдөө казакчууд маань нөр малныхаа хэрэгсдэг аюу хөтөд мөнгөөр их гамдалж өгдөг юм байна. Гоёо ихтэй. Манай энэ угсаатай зүйл тэнд тавигдсан одоо мөнгөнд тоногтой үндэсний эмээлүүдийн дотор хамгийн өндөр үзмөрүүдийн нэг болох одоо энэ алтан шаргал юм. Алтан шаргал эмээл бол одоо мөнгөөр тоногдож алтаар одоо ингэж шарсан одоо маш уран хийцтэй одоо нэг гэрхтэй хүний зорилготой. Одоо эмээл нь одоо даруулга хазаар хөвгөлдөр гулуур руу хотхтой шар алаг ташууртайгаа гэж одоо бүрэн хотхтой. 1960 онд манай музей одоо үзмэр цуглуулахад одоо үзмэр цуглуулгын замаар манай үзмэрт орж ирсэн. Анхны одоо үзмэрүүдийн нэг байгаа. Жижигээс хэлбэр юм уу? За энэ гоё тэрэг байна. Жижигрүүс Билимэн көрт. Сэрсэт Сэрнэ? Оо, марий билимэн көрт. гэрэг. Тэгсэн одоо нөгөө музей үзэж байгаа нэмээ одоо ач нартайгаа музей үзэж байгаа. За. Чамраа Музей таалагдж байна уу? Унаадаг байна. Напи хондагнаас. Чамраа музей өтө жақсы бұрынғыдардың ескі дәстүрін жалғастырған әдеміге мына немерелерімді әкеп көрсетіп отырмын. Бұйрықшам мына қаладан келген балаларға кезігіп келдім. Енді бәріңнің жұмысыңнан табыс дендеріңе саулық, аман есен енді ойдағы қырдағы бала шағаға сәлем жолдаймын. Музей маш их таалагдж байна. Одоо ингээд ач нартаа одоо казах үндэсний өв бүрэмжийн түүхийг танилцуулж одоо музей үзүүлж өнөөдөр ингэж байгаа та нартай бас та нарт музейд одоо ингээд таалцсан бас баяртай байна. Та бүхний ажилд амжилт хүсье гинэ. Кобрахна. Нэгдүгээр давхартны хүн чулуунуудыг байдаг юм байна. Голдоо улаан хус цэнгэл сумаас турж байсан юм байна. За тэр цаач чулуун цэрэм тэрэм байна. Баатрын хуйг тэр эмээлийн одоо хуурхай мод тэр вар гэх зэрэг тэр олдврууд бол 90-ад оны үед манай улаан хус сумын ойгор гэдэг газраас олдсон олдврууд байгаа. Эдгээр зууны үед гэж. За энэ манай судлаачдын одоо үзэж байгаагаар бол энэ эмээлийн модын 10 дахь зууны үед хэлж байсан байна. Хичээл. Тэр үзэж байгаа баатрын хуйг вар сав гэдэг. Энэ музейн нэг гол сонирхолтой үзмэр бол энэ 1990 оны 8 дугаар сарын 15-нд унсан солирын чулууны илэрхий байна. Энэ чулууны одоо онцлог нь 18 төрлийн одоо химийн бодисыг өөртөө агуулсан. Одоо тэр бодисууд надад тийм бичигдсэн байна. 18 төрлийн химийн бодисыг өөртөө агуулсан. Бид нар юу судалгаанд руу явуулсан байхгүй энийг бас нээжсэн. Тэр том болсон. Тэр том үндсэн. Их том биш нэ жижиг хэсэг.